Шилдэг бүтээл үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилготой мэрэгжил бүхэн сайхан өдөрлөг боллоо. За мэрэгжлийн боловсрал сургалтын 58 байгууллага оролцсон байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн мэрэгжлийн боловсрал сургалтын 81 байгууллага 193 мэрэгжлийн дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дадлага суурилга хөгжүүлж бодит бүтээл бүтээгдэхүүн бий болгож байдгаар онцлогтой маа. Сургуулиудын үзэсгэлэнд хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт ашиглагдах багж тоног төхөөрөмж, ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын салбарт хэрэглэгдэх багж тоног төхөөрөмж сургалтын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг тоглоом наадгаа, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн, оёмл бүтээгдэхүүн зэргийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан байсан юм а. Мэргэжилтэй ажилтан бүр үндэсний баялаг бүтээгч байдаг. Үндэсний баялаг бүтээгчдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвартай болгон бэлтгэхэд мэргэжлийн боловсрол сургалтыг олон улсын жишгт нийцүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулах шаардлага байгаа гэдгийг хөдөлмөрийн сайд хэлж байлаа. Одоо сайн гагнуурчин сайдаас илүү цалин авч байна. Би яг энийг хэлж байгааг бол манай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгссөн, барилгын чиглэлээр төгссөн гагнуурчин, барилгачин залуучууд үнэхээр одоо цалин амьдралын баталгаа нь одоо хангамжтай, боломжтой амьдарч ажиллаж байна. Тэгээд мэргэжил бүхэн сайхан өдөрлөх үеэр мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын бүтээлийн үзэсгэлэн, мэргэжлийн ур чадварын шоу үзүүлбэр, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын 2 дугаар суралцагч оролцсон флаш моб бүжиг зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг сонирхуулсан юм а. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж